Миний 7 жилийн турш арилжааны карьерт маш олон уналт болон босолт байлаа. За харин сүүлийн 2 жил миний хувьд гэх юм бол арилжааны сэтгэл зүйн дасгалжуулалтыг хүмүүст хуваалцаж, за тэдэнд маш олон туршлагаасаа хуваалцаж, мэдлэгээ хуваалцаж явах хугацаанд арилжаачдыг ажиглах нэ. Хоёрхан төрлийн л арилжаачин байт юм байна. Ашигтай болон ашиггүй. Гэхдээ энэ ашигтай болон ашиггүй арилжаачдын хооронд сэтгэлгээний хоёрхан л зөрүү байна. За тэр нь ямар зөрүү вэ гэхээр за ашигт төвлөрдөг арилжаачин гэж байна. За мөн нөгөө талдаа гүйцэтгэл буюу план дээрээ дүрмэн дээрээ төвлөрдөг арилжаачин гэж байна. За бидний хувьд гэх юм бол за эхэндээ арилжааны яг замнал карьерийнхаа эхэнд гэх юм бол ихэвчлэн үр дүнд төвлөрдөг. За энэ үр дүнд төвлөрж байгаа үйл явц нь бидний одоо удирдлагыг булааж ядгаа гэсэн үг. Биднийг жолоог булааж ядаг. За яаж жолоог булаагаад байгаа вэ гэдэгт хэдүүлээ 70 тухамсрын төвшөнд тодорхой авч үзье. За арилжааны шийдвэр гаргалтыг 70 тухамсар нь хэрхэн удирддаг вэ? За хэдүүлээ асуудал болон бэрхшээлийнхаа талаас аваад үзэх юм бол бид нэр за 70 тухамсараас бүр цаанаасаа биднэрт одоо алдагдлаас айх буюу амьд үлдэх, эсвэл тулдах гэсэн тэр инстинкт зөн совин биднэрт амьтналдаг тэр чанар байдаг. Тэндээсээ үүдэж бид нэр за алдагдлаас аль чадхаараа одоо айж зайлс хийж гарахыг оролддог. За нөгөө талаараа бол ингээд ашигтай харагдвал за хянамж баталгалгүйгээр арилжаанд хошуурж ордог. За ийм шууд үйлдэл хийх нь бол цаанаасаа яг 70 тухамсараасаа биднэрт гаргаж байгаа бодлогогүй хийж байгаа үйлдэл болж таардаг учраас биднэрт сөрөг үр дүнг авчирч өгöd байдаг юм байна. За тэгэхээр алдагдлаас зүхтах эсвэл ашигын араас хөөцөлдөх нь бол биднэрт хааштай л зовлон зүдгүүр стресс дарамт учруулна гэсэн үг. За энэ нь болохоор нөгөө нэг үр дүнд төвлөрдөг ашиггүй арилжаачны сэтгэл зүй гэсэн үг юм байна. За тэгэхээр энэхүү контентын зорилго нь болохоор таныг 70 тухамсрыг дахин сургах замаар арилжаач нь таныг зөв сэтгэлгээний шийдвэр гаргалттай болоход хөтлөх нэгдүгээр зорилготой. Хоёр дахь юм бол миний зүгээс хэрэгтэй арга техникийн нөөц бололцоо боломжуудаар хангаж таныг оновчтой рационал шийдвэр гаргахад сургууль чиглүүлэх үндсэн зорилготой. За тэгэхээр үр дүнд нь бол Монгол арилжаачид доллараар татан авалтаа хийж тэр хүмүүс за мэдээж ар гэртээ за ардах амьдралдаа за тэгээ өөрсдийнхөө дараадаа хөгжих боломжуудаа улам сайжруулах энэ боломжид хөтлөх учраас миний хувьд бол маш үн цэнтэй ийм эрхэм үйлээ хийж байгаа гэж үзэж байгаа. За тэгэхээр 70 тухамсрын нөлөөлөл бидний амьдралд хэрхэн байдаг вэ гэхээр за бидний өмнө нь одоо ингэ сонссон үг за харсан зүйл за тэгээд туусан туршлага бүхэн бидний 70 тухамсарт шингэж үлдэж хадгалагддаг. За энэ бүх одоо тэр үйл явдлыг бид нэр сөрөг болон эерэг гэж хуваая. За тэгэхэд ер нь бол бид нэр сөрөг үйлдэлээс бол бодож амжилгүйгээр бид нэр аль болох зүхтаадаг. За эерэг үйлдэл рүү бид нэр бас бодож амжилгүйгээр шийдвэр гаргаж хошуурдаг гэсэн үг. Ерөөсөө эерэг болон сөрөг рүү хоёр туйл руу бид нар бол ингээд 70 тухамсараасаа шийдвэр гаргадаг. За харин арилжаач хүний хувьд ямар байх хэрэгтэй вэ? За 70 тухамсрын хүрд. За 70 тухамсрын хүрд маань биднэрт ерөнхий толдуулж харгалахдаа юуг харуулах вэ гэхээр за бидний хувьд гэх юм бол өнгөрсөн гэж байгаа. За бидний амьдралд эерэг болон сөрөг дурсамжууд гэж байгаа. За бас ирээдүй гэж байгаа. За харин бидний арилжаачдын хувьд гэх юм бол яг одоо дээрээ төвлөрсөн, одоо цаг дээрээ шийдвэр гаргаж байгаа, яг одоо дээрээ гүйцэтгэл дээр анхаарсан, арилжааны дүрм төлөвлөгөөнд анхаарсан тэрхүү арилжааны шийдвэр болгон биднэрт ашигтай буюу бидний тэр гүйцэтгэл дээр анхаардаг зөв сэтгэлгээтэй арилжаачны хэмнэлийг өгснөөр бид нар яг тэр одоо өнгөрсөнд болсон эерэг болон сөрөг одоо мэдрэмж мэдлэг одоо тэр мэдээлэл туршлаган дээр үндэслээд биш те 70 тухамсараасаа биш бид нар яг бодиттой яг prefrontal cortex буюу бид нар яг бодлоготой тэр ухамсар тархинасаа гаргасан үйлдэлээрээ бид нар арилжаанд хандна гэсэн үг юм. За энэ бол яг мэрэгжлийн арилжаачдын за тогтмол ашигтай арилжааны шийдвэр гаргадаг энэ арга техник юм байна. За тэгэхээр өнгөрсөнд болсон сөрөг үйл явдлаас биднэрт өвдөлт мэдрэгдэж байгаа. За тэр өвдсөн өвдөлтөөс үүдээд биднэрт ирээдүйд болж магадгүй эрсдэлтэй одоо үр дүнг
бид нэр айц гэж нэрлэдэг байгаа. За харин өнгөрсөнд болсон эерэг үйл явдлыг бид нэр торгон мэдрэмж, таашаал, ашиг гэж харж байгаа. За харин тэр өнгөрснөөс авсан тэр эерэг мэдрэмжэн дээрээ тулгуурлаад бид нэр даалт тухамсраасаа цаанаасаа фантазм, бодит бус хүлээлт, за магадгүй ашиг те энэ арилжаа ашигтай байх юм байна гэдэг тэр хүлээлтээс үүдээд тэр мэдрэмжээс үүдээд бид нэр бодлогогүй тэр гүйцэтгэл дээр анхаарахгүй зөвхөн ашигтай үр дүн дээр төвлөрсөн тэр үйлдэлүүдийг гаргаж байгаа гэсэн үг. За тэгэхээр даалт ухамсарт үйлдэлийн бол одоо давууч болон сул болон талууд байгаа. Мэдээж давуу талтай болохоор бид нэр энийг одоо тэ амьдралаас салах боломжгүй байгаад байгаа. Юу гэхээр за хэрэгтэй үед хариу үйлдэл хурдан үзүүлэхийн тулд тэ за тэр амьд үлдэх зөнгөөрөө бид нэр тэр үйлдэл гаргах юм бол одоо магадгүй нэг ойд явж байхад тэр зэрлэг хараатан тань руу дайрлаа гэхэд бид нэр одоо тэ өөрөөгөө бие хамгаалах зам магадгүй машин дайрах гад одоо тэ танд ингээд одоо тэ амь настай аюултай одоо зүйл тохиолдох юм бол бид нэр одоо тэрнээс зайлсхийх зугтах тэр бодлогоогоор шийдвэр гаргаж явах тэр үйлдэлүүдийг бид нар хийснээрээ амьдралаа одоо авч явж байгаа гэсэн үг. Одоо олон мянган жилийн өмнө бол одоо манай өвөг дээдс бол тэ маш эрсдэлтэй нийгэм орчин нөхцөл амьд үлдэхийн тулд маш олон тулаантай нөхцөлд байсан болохоор бид нар энэ амьд үлдэх зүүн совин бид нар суудсан гэсэн үг. Одоо үед харин тэр нь болохоор бид нарт баг одоо тэ 99% нь баг амьдарч байгаа цаг хугацаанд 99% нь тийм тохиолдлоор хэрэггүй шүү дээ. Гэхдээ биднэрт яалчгүй юм суудсан зүүн совин учраас бид нар энийг зохицуулаад арилжаанда ашигтай үйлдэл болгож одоо хувиргахаас өөр арга зам байхгүй гэсэн үг. За тэгэхээр төрөмгийн даалт ухамсар нь арилжаачдыг өөрийнхөө эзнийг те одоо тэр даалт ухамсарынхаа эзнийг шийдвэр гаргалтын урдуур нь орж ашиггүй шийдвэр гаргуулдаг гэсэн үг юм байна. Окей. За тэгэхээр товчхон дүгнэлт хэлэхэд бол бидний альваг хүлээн авах, альва мэдээллийг хүлээж авах. За тэрэн дээр ингээд хариу үйлдэл хийх шийдвэр гаргах нь бүгд даалт ухамсарт үлдсэн тэр мэдрэмж кодлоос үүдэлтэй байгаа. За магадгүй таны багтаа авсан мэдрэмж, дутуугийн мэдрэмж, за тэгээд дунд насандаа одоо ажлын байран дээр ямар байгаа, ажилдаа хандах хандлага болно. За одоо танд ямар дутуугийн мэдрэмжүүд юу үлдчихэж байгаа те. За магадгүй хагас жилийн өмнө авсан тэр арилжааны шарах, тэр трама, тэр одоо мэдрэмжүүдээс болоод за магадгүй та хитрхи ашигтанд одоо арилжаанд шуналтай байгаа байх юм бол за энэ нь бол одоо өмнө нь арилжаанд хийсэн ашгийг дахин хүсэж байгаа тэр одоо тэр фантазм, мэдрэмж, тэр бүх одоо мэдрэмжүүдийн тэр цугларлаас болж одоо танд бодлогогүй шийдвэрүүд гарч байгаа болвол тэр төлөвлөсөн арилжаандаа нөхцлүүд дүрмээ одоо зөрчсөн арилжаанууд хийгдэж байгаа болвол би танд нэг шийдэл санал болгомоор байна. За тэр шийдэл нь болохоор за алдагдал болсон ч муу сөрөг гэж харахаас илүүтэй тий одоо тэр өнгөрсөн тэр болсон тэр одоо алдагдал эсвэл ашгийг бол бүр хит эерэг зүйл гэж харахаас илүүтэй тэр ашиг хийсэн үйл явдлаас надад үүссэн тий миний гэр бүл, миний санхүү, миний оюун санааны хөгжил, миний одоо нэр төр, за нийгэм нөлөөлөл тий за эрүүл мэнд, за унтах, идэх, за тэр бүх одоо амьдралын мань хэсгүүд дээр ямар нөлөөнүүд байна. Тэр ашигаас үүдсэн тэр одоо сөрөг талууд нь юу байна те одоо дараах тэр амьдралын талбарууд дээр ямар сөрөг талууд байна гэдгийг та чагсааж ингэж бодож үзээрэй. За тэгэх юм бол таны тэр сөөрөгдсөн байгаа ашигаас тэр хөөрөгдсөн байгаа тэр сэтгэл зүй буцаад баланслагдаж ирнэ гэсэн үг юм байна. За харин хэрвээ одоо тэр томоохон алдагдлаас за тэр сэтгэл зүйн одоо тэр хямралаас тань одоо таны тэр эрүүл мэнд, за нойрны баланс, амжилтлах амьдрах тэр баланс, за тэгээд таны цагаа хянах одоо зохицуулах, за тэгээд таны ажил бизнес дээр, за магадгүй таны гэр бүл, хайр сэтгэл дээр ямар даваа талууд үүсэж байгаа вэ гэдгийг та дахин тунгаан бодож үзээрэй. За тэгснээр юу вэ гэхээр магадгүй одоо амьдрал гэдэг өөрөө одоо арилжаач гэсэн бас мөн адилхан за 10 сөрөг зүйлийг болсон сөрөг зүйлийг эргээ харахад 100 эерэг зүйлийг дагуулсан байх тохиолдлууд бол байдаг. За тийм учраас юу вэ гэхээр та энэ одоо тэр сөрөг муу гэж бодож байгаа зүйлээсээ олон тэр эерэг талуудыг хараарай. За эерэг гэж бодож байгаа зүйлээсээ олон тэр сөрөг талуудыг нь бас хараад өөрийнхөө сэтгэл зүг баланслаад
Тэгээд арилжааныхаа шийдвэрүүдийг гаргаж үзээрэй. Мэдээж арилжааныхаа төлөвлөгөөг дагах хэрэгтэй байгаа. За тэгэхээр арилжааны төлөвлөгөөгөө хэрхэн маш товч тодорхой зэгцтэй гаргах болон за арилжаандаа хэрхэн зөв сэтгэлгээтэй хандах, за арилжааны журнал хөтлөх тухай би хичээлүүдэд тунадахгүй оруулна. Тэгээд дараагийн та арилжааны сэтгэл зүй болон арилжааны арга техникийн контентуудаа цаг бүртэн хүлээн авахын тулд subscribe-а дараад notification-а бас дараарай, лайк дараарай. За тэгээд сэтгэлдэл хэсэг дээр, коммент хэсэг дээр та өөрийнхөө юуг илүү сайн илүү хянжмаар байна, илүү сайжруулмаар байна тэр сэтгэлдээ үлдээгээрээ түүнтэй холбоотой контентуудыг хүлээж авч хэдүүлээ хамтдаа сайжрах болно.